Medical Media эмэн олон IKEM channel хамтран үзүүлж байна. Бичлэг эхлэхээс өмнө лайк болон subscribe хатарх хавтгыг мартаарай. Бичлэгэндээ орцгоё. 5 дугаар анги эхлэхэд нөгөө нэг аврах том зөвөрөгцөгтэй мань хэд толтгаа зогсож идэг. Нөгөө хэд хүүхдөөс чинь зүгтээ гэж яхад манай хүн чинь энийг агнж болох юм уу гэж асууж байгаа. Хүмүүсийн хувьд бол энийг ялах нь боломжгүй зүйл хурдан зогцсон дээр гээл. Тэгэл нөгөө зөвөрөгчийн үрээл дайрсан чинь мань хоёрыг чинь амархан хамгаалцдаг. Ойролцоогоор 500 левелтэй мангас гинэ. Дараа нь мань хүн шившлэг уншихгүйгээр дайрдаг. Тэгсэн нөгөө шидтэй охин гайхаад шившлэг алгасаж шид ашиглана гэдэг чинь хүн төрөлхтний хувьд боломжгүй зүйл штэй гээл. Тэгсэн нөгөө хоёрч нь та нарт хичээл заа гэж байна. Бамбаагаараа хамгаа ал гээл. Харин ил дээрээ дайр гэж нэг хөлийн цавчиж унгаадаг. Нөгөө хүмүүс ч мөр шок болчихсон. Харин манай хүн болохоор хэдэн 10 шидтний хийж чадах зүйлийг ганцаараа хийж байдаг шүү. Нөгөө охин ч мөр гайхаал боломжгүй гээл зогсоод байгаа. Нөгөө зөвөрцөгч барахгүй мэдээ зүхтааж шүү. Зүхтааж ахт нь мань хүн шидэ ашиглаад гахалт хан бүтээждэг. Нөгөөт нь ч бас кандан буурахгүй бүр нисээ өвчж байна. Тэгээ сүүлийн цохилтыг ихээр нөгөө цагавс дэмэгтэй чинь дээш үсэж очиод ганцхан цавжилтаар дуусчихдаг. Хамаа гэж бүгдийн тас цавжиж байгаад шидийн чулууг нь алга болголтлоо штэ гээл. Нөгөөд чинь тэгээ эзнээс уушлахгүй гуйлж мөйлээл. Энийг харсан нөгөөдөл чинь та нар зэрэглэлэх гэж арай би зэрэглэлөө гээл. Тэгсэн манайд ий зэрэглээс эхэлж байгаа гэж хэлдэг. Нөгөө ч мөр гайхаал шидтэй охин нь гараа угаараа гэд ус гаргаж өгж байгаа. Дараа нөгөө хүмүүс чинь бид нар энэ хавьд хоногдол нь цуг хоногдлох уу гэж байна. Удахгүй шин болоод аюултай болохоор цуг нийл гэж байгаа. Бас дүүн шидийн талаар сонсмоор байна гэж хэлж идэг. Тэгээ цуг хоногдлохоор болноо. Манууны аав ээж нь ч бас шидтэн байсан гинэ. Нөгөө охины чинь бас шид гаргуу ашиглаж байнас чинь анх нь олон зэрэг шид ашиглан тийм гайхалтай юм гэж асуудал. Нэг хүн олон элемент хийж эзэмших ямар ч боломжгүй гээл. Тэгж олон төрлийн шид ашиглан хэд хэдэн шидтэн нийлжиж тийм хийж чаддаг гэж байгаа. Би тийм зүйлийг амьдралтаа харж байгаагүй. Тэгсэн чинь манай нэг амархан ашиглаж байсан гэж гайхаж байгаа. Хүн төрөлхтний хувьд ямар ч боломжгүй домогтж байдгүй хамт домог явж гээл. Энэ охин болохоор шилдэг шидийн сургуулиас өрлөг авч ирсэн гинэ. Даан чаав ээж нь халтураар өвчлөөд нас орчихсон. Тэгээ мөнгө байхгүй болохоор сурч чадахгүй гэж байгаа. Тэгээ мөнгөтэй болохын тулд хоёр багийн найзтайгаа нийлээд адал явдал хайгч болсон гэж байгаа. Харин мань хүний талаар асуудал аав ээж нь төмрөөр нас орчихсон. Райтагийн нүүрэн түлэгдээ сорив болчихсон тэрийн нэмжлэгээ дуусмал хайж байгаа. Аав ээжд нь нөгөө хоёуг энэ хоёр өртөөсөн болохоор дагж явж байгаа гэж бодлоо ирдэг. Харин нөгөө талд нөгөө ээлж чинь магсуудын нэг нэгээр түүж алаал хажинд нь эрдэнд нь шидийн чулуугийн түүгээл. Тэгээд маргааш нь болоход нөгөө газар очиод бүхий л алсан магсуудынхаа шидийн чулууг тушааж байдаг. Нөгөө цагаавс дэмэгтэй чинь ийм их мангас алж өгч байгаад одоо зэрэглэлийн нэмэх юм шүү гэхэд хөөөлснөөхөө дагуул нэмэгдэнэ л гэж байгаа. Шудраг бус нь ийм хүчтэй байхад ийм зэрэглэл гээл. Тэр эдийг тэг явж чи хоёр хүн тэр эд дээр хурж ирж байна. Цагаавс тарангуудаа яах гэж ирсэн гээл. Бид хоёр ус санах гээгүй. Та нарыг зүгөрцгийг ялсан гэхээр л зүгээр амжилт хүсэх гэж л ирсэн. Хүн төрөлхтний төлөөлөл та нар байж чадах юм шиг санагдаад гэж хэлж байгаа. Та нар мэдэж байгаачлан хүн төрөлхтнийг бусад төрөлтнүүд нь сул дороогоор нь доод үздэг. Дараа нь самх руу ороод нисч явж байхдаа нөгөөдтэй ч бас таардаг. Сайн уу юу нэг гэж итэл манад өө тань нэг юм өгнө гэсэн гээд соримны тос өгч байгаа. Манайны нүүрэн түлэгдсэн гэж хэлсэн штэ. Энэ тос нь түлэгдсэн соримд сайн гэдэг өгч байгаа тэр. Харин мань хүн энд бэлэг түн төхөрнө гээд нэг карта гаргаж ирээд эзүүл болгоод өгдөг. Гаднаас нь харахад мэдээж нэг ингийн бууч шиг харагдаж байгаа. Яг өндөө л эс зэрэглэлийн карт ингэнэ. Тим ховрын нөтгөөнд өгж болж байгаа мó гээл. Үгүй харин ч тэр нь тохирох бэлэгээд хэлж байгаа. За тэгж явсаар цас орж байна. Нэг газар буудлах удаа гээд мань хүн шилжих шидэ ажиллаад нөгөө дээрээ буцаад ирдэг. Бирлэгс чинь дөрвөн хүчтэй албатууд нь зогсож байгаа тэр. Бусад критерич нөгөөдөөсөө цаашаагаас өшөг авах талаар тус болгот нь даалгавар хуваарлаж өгдөг. Харин нөгөө намхан хүчтэй нь хурчин болохоор нэг нарийн зүйлд ойлгохгүй болохоор бусдыг хамгаалаарай л гэдэг даалгавар өгч байгаа. Удахгүй цаашаагаас өшөг авандаа гээл. Дараа нь дөрөс болгоход мань дээр иржсэн адал явдал хайгчтай байна. Хар айллагч нарын талаар ирээл зүрцгийн шившлэг алгасаж ялсан гээл. Тийм хүн төрөлхтөнд юусоо байж байгаагүй. Чадвал хүн төрөлхтний ялгарлыг арилгуулмаар байл гэж байгаа. Тэгээ би засаад ирээ гэсэн чинь эрэгтэн найзхан толгойн газар тавьчихсан. Багийнхан бүх гişүүдийг алчсан нөгөө ээлб чинь зогсож идий. Нөгөө гарчин янз бүрээр дормжлоо. Нөгөө адал явдал хайгч чинь бодож бодсны эцэс зүхтахаар болдог. Энд нам ихтэй газар болохоор нааш ирж байгаа бол сонсогдно гэсэн чинь нөгөөд чи шидэ ажиллаад нисээ төрөд ирд юм байгаа зү тий. Ардаас нь эрдэнтэн цохиж ухаалтуулаад унагдаг. Яага бусцыг алж байгаа юм бэ? Туршилтын тоолоо олоход амар штэ гээл. Дараагуудаа алахгүй боломжтой байна гээл. Дараа өдөр нь баахан шидийн чулуу авч өснөө. Одоо зэрэглэлийн ахиулаадах гээл. Хууль дүрмээр нь л тэгж ахиулахгүй бол бас хамаагүй том гавья байгуулахгүй бол нэг амар ахгүй гэж байгаа. Тэгээ нэг томоохон гавья байгуулж магадгүй ус чинь
адал явдал тайгчдын алуурчин энэ даалгаврыг биелүүлэх үү гэд яриа үжилэхэд өөрсдөр нь шилжих хаалх нэгдээд нөгөө хүүхдүүдийн багын шидтэй охин буугаад төрөдөрдий. Зодуулсан баягтай амир шарагдчихсан. Энэ өгсөн бугууч байгаа штэ. Аюултай зүйл тохиох юм бол өөр дээр нь хүрээд ирд юм байна. Харин нэгдэчээд юу болсон талаар хартал нэг газар уг нь буудлахаа явж исэн байна. Тэгсэн адал явдал тайгчдын алуурчин байгаа гэдгийг сонсоод харахгүй ихэнд явхаар усан байдаг. Тэгээ явж нөгөө итэ чинь таарчихсан байгаа байхгүй юу? Манай ээж чинь адал явдал тайгчийн алуурчин энэ гэдгийг мэдэхгүй. Энэ адал явдал тайгчдын алуурчин байгаа гэсэн цуг зүгтхгүй л гэж байгаа. Бидний тэгж хэлдэг болоо юу гээл. Тэднэр чинь бий вэ гэж идэг. Нөө чинь мэдээж барахгүйгээ мэдж байгаа. Тийм болохоор ядаж охин дүүгээл зүгтаал гэж байдаг. Бидний цаг үеж болохоор зүгтаа гээл дайртал ах нь гисэн дундуураас савчуулцдаг. Нөгөө эрд найз нь ч гэсэн савчуулсан ч босч ирээл. Бидний охины чинь зүгтаа гээл дайрж байгаа. Бидний ийм арга хөвчгүй шүгэл дайрж хагаад хоёулаа алуулцдаг. Хажуунаас нөгөө эрдэмтэн чинь алж болохгүй штэ. Туршилтын туулаа олох байсан штэ гэж байгаа. Хэрэггүй шавч орхонод өвхөл таарна гэ дээр нь алхаж яваал. Тэгснэ нөгөө охин дээр чинь очисноо. Чи ямар аятайхан дамшиг вэ гэсэн за. Тэгсэн ах нь ардаас нь босч ирээл. Зүгтаа гээл дахиад үзэлцэхээр үлддэг. Энэ удаад миний төлөө ингэж байгаа юм чинь гээд үйл хэргийн зүгээр өнгөрөхгүй тул зүгтааж байгаа тэр ардаас нь гарч дайрчснаа цохиулаад харин удаад унахгүй хөл дээрээ тогтцдог. Дотроо нөгөө хоёгийн зааж өгсөн хөдөлгөөнийг санаад бамбаагаараа хамгаал ил дээрээ дайр гэдэг хөдөлгөөнийг санаад илдээ шидээд араас нь болтгочаахт нь араас нь бамбаагаараа цохиод унагчдаг. Нүүд чинь какси янзтай унаад өгнө. Шанга хүрт новшмн гээд бахан хамтлын нэгэл. Нүүд чинь шууд уурандаа шидэ ашиглаад гисэн дундуур сүлбээ зоочдог. Яг гүйцээгээд алхачаахт нь нөгөө эрдэмтэн чинь зогсоож байгаа. Алж болохгүй туршилтын тоолоо болгоно. Нөгөө охин руугаа харин хурдан яв гэж явуулцдаг. Зүгтчаахт нь араас нь хөр шиж таарад бариад авчиж байгаа. Нөгөө охин зүгээр суухгүйгээд өөрхөн шидээр мөсөн чад үүсгээд явуулж байгаа. Тэр мөр нь юу л олвтой нөлөөлөхгүй. Хадуулчих маягтай дайрчаа зүгтчаахтаа өвшөлүүлэл унцдаг. Дараа нөгөө охин чинь өдөөл арчаагүй усул дорог дээрэлтгдэг чи арчааг үздэй гэж үдэж байгаа. Нөгөөд чинь уурандаа бүр алах га дайрчдаг. Нөгөө бугуйчиг нь хүчинд идэвчээд манай дээр шилжээд хүрээд ирсэн тэр. За тэгээд зурлаас солигдоход нөгөө эрдэмтэн чинь хүүгийн чинь ангаах шидээр ангаачихсан зогсож байгаа. Нөгөө охин яасан бэ гэсэн чинь яа ч юм гинт аалгуулчихсан гээл. Хэрвээ төвд мэддэг юм бол Эльби хаант улсын цэргүүд нь манай нэг алан мална гээд тэрнээс л айгаад байгаа юм бэлээ. Ганц айдаг хүмүүс нь энэ идэл юм шиг байдаг. Одоо тэгээ яах вэ гэж чинь манай хүн гарч ичж байгаа. Нөгөө хоёрын чинь нүдийг наниулаад оройд чирсэн дуучлаарай л гэж байгаа. Нөгөө хөтөж юм хулгайч амгуудаа бүрэн идгээждэг. Яа тийм зүйл хийж байгаа гээл. Магадгүй өөр цаг хугацаанд таарсан бол сайн найзуудч болох байсан гээл. Тийм болохоор яасан ч өшөөхгүй. Та хоёрыг өөрийнхөө гараар аландаа гэж чинь нөгөөд ч юм бүр инээгээл. Байж бол хамгийн зовоолж шаналгаж аландаа гэж байгаа. Мөн өчигөө чинь юу вэ гээл дайрсан чинь дайралтан мань хүнд ямар нөлөө болох вэ? Хам хүчээрээ сэлмээс хавлагтан зүг зүгээр л хаагаал. Нөгөө эрдэмтэн идэр ч юм бүр гайхчихсан. Нэг дайралтын нэцгаал гисрүүн цогсон чинь доошоос өгдөж унагаал. Чог хичээж болох уу? Ийм байвал би санаадаг болчихно шүү гээл. Дараа нөгөөд чинь шидэ ашиглаж байна. Дайралт толгон нь өөр илмэд те. Гал цахилгаан mūс гээл. Нөгөөд нь чи худлаа ирсэн юм шүү. Шидтэн мөртлөө яаж юм ойрын тулаадаа сайн байгаа гээл. Би уугын шидтэн л дээг шидэ гаргаж үзүүлж байгаа. Илгээс нь дайралт толгоны мөсөн чадаараа хаагаал. Арт тал идрээр нь дайрсан ч гэсэн мань хүн мөсөн чадаа бүр бамбуу олгож ашиглаж идэ. Ийм зүйл чадах хүн байна гэж юу? Дээрээс нь бүр шившлэхээ үрл алгасаа л гээл. Нөгөөд чинь би Домогт Баатар болох хүн мастрын холбоотой сэлмийг ашигладаг л гэж байгаа. Мань хүн мастрыг мэдэх юм уу гэсэн чинь би мастрын цустай дид мастер байна гээл. 7 дугаар анги эхлэхэд мастрын талаар мэддэг гэсэн штэ. Төлөвлөгөө өөрчлөгдлөө. Энэ хоёрыг амьдаар барьж авч мэдээлэл цуглуулна гэдэг. Тэгээ барьж авъя гэсэн чинь нөгөө эрдэмтэн чинь туршилтын туулагаараа бүлтээсэн 2 мангасаа гаргаад ирдэг. Мангасыг нь толгойд байгсан хүнийг харангуйта өмнө бид хэд дээр ирж ирсэн нөгөө хүн биш штэ гээл. Мань хүн ууралснаа энэ хэдийг зовлонгоос нь салгаад өгч нөгөөд хэлж байгаа. Нөгөө чинь шууд нэг дайрал дээр цавчаад дууслаа гэхэд буцаад нөхөн төлжөө зүв зүгээр болчдөг. Нөгөө эрдэмтэн чинь хэд ч дайрсан нэмэргүй гээл. Нөгөө элбч нь болохоор мань руу хам хүчээрээ дайрчнаа. Тэр болгоноос нь манай хүн зүгтаагаал. Нөгөө чинь нэрэл нөгөө мангас руу чинь дайраад байсан ерөөс ундгүй нэмэргүй тойр зүгээр бууж өг гээл хэлсэн чинь манай хоёр өөр өстөдийнхээ хамгийн хүчтэй чадварыг ашиглаж байгаа болтой. Элд сэлэм хоёроо галж шатаагаал. Тэгээ нэгэн цавчлалтаар дуусчихж байгаа. Нөгөө эрдэмтэн чинь юу вэ? Нөхөн төлжөөч гээл. Тэгээ жагт нь нэг өшөглөөл унаачиж байгаа тэр. Харин нөгөө тоолд райт болон нөгөө элбчин тулалдж байна. Нөгөөд чи хүн болгоно аваад дорд үсгэн гээд уурандаа хам хүчээрээ дайрж байгаа тэр. Сэлмээс нь амар урт ташуур шиг юм. Хүн ч амархан дайралтаадаас нь буталтаал. Нөгөө чинь манай эзэнд чинь нөлөөлөхгүй л дээ гэж гисэн.
зогссон харж байгаа. Нөгөө ээлб чинь ганц л онцвол ялхаар байтал гээл. Онцвол ялнаа тэгвэл би зүгээр зогсчихийгээд гараа алтлаа зогсдог. Нөгөө ээлб чинь басаад байгаараа гээл хам хүчээр өрнөлөөлөл дайрсан чинь зүгээр тоос босохоос өөр юм хийгээгүй. Хам хүчээр дайраа мань хүн ямар ч нүлэг үйлзүүлдэггүй. Тэгээ шидийнхэн хүчинээ няцаагаад нэг шанаадаа л унагчдаг. Нөөд чинь тэгэл өөрийгөө барахгүй гэдгийг ойлгож байгаа байхгүй юу? Өвдөх сүгдөө л уучлалтгүй байж байгаа тэр. Мань хүн болохоор нэг нь шийдчихсэн штэ. Найзаас нь бүр хоёрыг алчихсан мэдээж юу ч өршөөхөө. Чанд боломж өгье. Натаа дахин тулалт. Миний нүрийг ганцхуудаа шалбалвал чамааг өршөөе гэж байгаа байхгүй юу? Нөөд чинь бүр айсантаа зүгтааж игхэн тэр. Зүгтааж ахт нь хөлрүүн буудаж унаагаал. Нөгөөр найзаас нь уучлаарай гээл. Энд мангасуудаага болохоор хоёрыг ангалд оршуулж өгнө гэж байгаа. Харин ахын дүүдээр нь авч өгнө гээл. Мань хүн харамсахтаа тэр үед энэ хоёрыг зогсоосон бол хүний аим өргөдөггүй ах байхгүй юу гээл. За тэгэл нөгөө хоёрыг чинь өөр ихсдийнхөө гэрт авчиж байгаа тэр. Хаанах гэдгийг сонсохгүйдаа нөгөө хоёр ч мараа шээс алтлаа. Хамгийн аюултай замхгийн хамгийн гүн гэж юу гээл. Тэгэд хүрээд ирэхтэн араас нь нөгөө дөрвөн албад нь хүрээд ирж байгаа. Мань хүн бидээж надад төв утсан гэсэн чинь нөгөө дөрв ч мараа барьж идлээ. Дөрвөлөө бүр өөрийнхөө хүчнийхээ дарамтаар бүр шахаж алах гад заваа чалж хүмүүхөөгээд нөгөө ч бүр шээс алт гад ийм их хүчний дарамт ч одоо юу вэ? Шал өөр төвчний хүмүүс вэ гэл. Энэ хоёрыг мэдээж мастрын талаараа мэддэг болохоор мэдээлэл цуглуулах гэж лавчирсан. Бүх мэддэг мэдээллийг авангуудаа дараа нь ална л гэж байгаа. Ишгэлсэн хүмүүс чинь та нараас аймгүй хөө та нар юу ч хариулсан. Тэр чинь миний хариулт гэл. Дараа нь дөрөв сэлцгээд нөгөө хүн чинь сэрэхэд хамт руу дахиагаа асуугаа дараа нь нөгөө хоёрыг асуутал тэр хоёрыг үсний хэлтэрхийг л аваач өгч байгаа. Мэдээж өхөө юм юу гэж тэсгөө уйлал өнгөрдөг. Маргааш нь болоход нөгөө адлын хөдөлгөөчдийн бүлгэн дээр байна. Адлын хөдөлгөөчдийн алуурчин болсон штэ. Тэгээ нөгөө даалгаврын билүүлээ бүр сий төвшин болтлоо зэрэглэн агчдаг. Дараа нь ах дүүстэй уулзаж ах дүүсэнч тэр баярлаа гэдгийг хэлээл. Энэ хоёрын ингээд адлын хөдөлгөөч байхаа болж байгаа гинэ. Ийм зүйлаарчаа ер нь болохоо сайж байгаа гэж хэлдэг. Өөр бүлгэнд элсээс чинь хоёр найзаагаа одоо ирүүлсэн хэлж чадахгүй байгаа гэж байгаа. Эдийн сургууль сурах мөнгөгүй гэсэн штэ. Нөгөө хүн болохоор би дааж суралцнаа л гэж байгаа. Бүх зүйл эргээд мэдгэснийхаа дараа нөгөө хоёрыг оршуулга дээр нь дагуулж очтоол гэдэг. За тэгээд ангал руугаа бусчаад ирээгээд явдаг. Мэдээж мастрын талаар мэдээллүүдийг нөгөө хоёроос асууж байгаа. Цагаан хөлөг баатрууд гэсэн штэ. Тэдний ээлбийн хамгийн хүчтэй угсаат нь бол юм шиг байдаг. Тэдний мастрын цус дудам төвшин хурдан өсдгөөрөө даваа талтай. Харин тоохгүй өнгөрөх юм бол дэлхийн мөнх их талаараа ирчдэг. Нөгөө хоёр ч мөр цус нүчтэй нутагчсан. Хамж байхад мань хүн өөр нэг карт ашиглаад тэр хоёрыг тамлах маягаар алж хөргөж байгаа. За тэгээд дараачин байн цагаан хөлөг баатрууд. Тэгээд дүр сөлгдөхөд нэг амар цав цагаахан ордон дотор хоёр ээлб сууждаг. Нэг нь мэдээж Саша. Энэ залуутай сүй тавьсан юм шиг үйлээ. Хоёулаа хүмүүсийн талаар мууж идэр. Хоёулаа л хүмүүсийг дорд үздэг гачин гарууд л байгаа юм л та. Удахгүй ишиг авандээ Саша гэжсэн мань хүү инээс ч гэсэн зогсож байгаа. 8 дугаар анги эхлэхэд нөгөө Саша чинь сүх хэтэрхтэй явж идэг. Явж хахад нэг боол хүн ядарч унчихсан. Тэр нь бүр зодуулчихсан яваад идэг. Ийм байхын баг энд бүр хэвийн үзэгдэл. Тэгээ нэг тал руу шанаад тулаа зогсож исэн чинь юу вэ райтаа юу гэд ардаас шууд гүйж очиол. Тэгс чинь хүн байдгүй. Харин эргээд харсан чинь захаан дээр аврах цамх руу ирээрээ райтагоос гिचсэн цаас үжидий. Нүүд чинь шууд өвдөглөж унаал. Райта амьд байгаа мó гээл. Мань хүнийг ангал дотор алчсан гэж бодож байгаа штэ. Тэгээд одоогийн язгууртан гисэн суйртай л явж байгаа юм бэлээ. Хэрвээ баригдах юм бол хамгийн бүтлгүүд нь гээл. Харин ордон дотор нөгөө цагаан хөлөг баатрууд чинь хүмүүсээр бүр алж малаа тоглож идэх да. Хүний зүгээр амьд дарт цолгочихсон. Нэг эмэгтэйх нь бие мийг илчихсэн гаж юмнууд. Нөгөө хоёрыг наа хүний хэр удаа хашгируулах гэсэн гээл. Хурдан алаач малаач гэж ярьж байгаа. Бид нар бол цагаан хөлөг баатрууд ганц хоёрыг худалдаж авч болно гээл. Тэгэд хоорондоо үл ойлголцоод баах хэрүүл болдог. Энэ бүгдийг сонсож төвчгүй нэг нь чимээгүй вэ гэж өөрийнхөө аавраг ашиглаад галуу өдөр хүрэл ярьчаагаад унцдаг. Нөгөө чинь бүр хүчний ялгаагаа мэдрээл. Охиндоо завраад чинь өнөх ургоо хөдөлгөөл нөгөө нь чинь алчдаг. Тэгснээ айлагчсан уучлаарай. Одоо өрөөрөөгөө явдаа мавдаа гэжсэн за. Олон охинтой заваарч байгаа за. Утгагүй удахаараа ардаас нь бодж авал зугаатай үдин ч ашиг бүр. Нөгөө хоёр ихрэн нөгөө цогцын цэвэрлээл. Тэгээ ярилцж байгаа л нөгөө ахмад нь гараа явдаг. За тэгэд орой бол сайш орондоо удаж яхад нь гинт юм дуграал аврах том шидийн хүчээр аврах том цамхаг үүсч үйдий. Энийг мэдээж мань хүний дөрвөн албатын нэг нь шидийн хүчээр боцгосон байдаг. Нөгөө сайшаа ч харангуйт энэ нөгөө аврах цамхаг нуу гээл. Нэг ээлб дөрвөн хүүхэд ачаа явж хахад нь замд нь нөгөө аврах том чулуун нохотой таардаг. Нөгөө хүүхдүүд чинь орхингуудаа нөгөө ээлб чинь шууд цухтаачдیں۔ Нөгөө аврах том цамхгийн талаар баахан мэдээллүүд тодорхой мэдээлэл байхгүй
Адал явдал хайгчдын доод өндөр шагнал зарлчихсан даалгавар ээжидэг. Мань цагаан үстэй охины чинь харангуйтай хоёр ээлб хурж ирснэ. Бид хоёр ээлб ухсаат нь бидэртэй хамт ажиллахгүй мүү гээл. Харин цагаан үстэй охин чинь тонил цаашаалгаж байгаа. Нөгөө ч бүр хүч дайрагч яхад нь аян гунаг агаал. Энэ явдлыг харсан хүмүүс нөгөө хар айлаалагч биш дээ гэждэг. Энэ явдлаар нилээд анхаарал татаад авлаа шүүгээ явж байгаа. За тэгээд ой дунд нөгөө цамхгийн даалгавар гарч ирсэн шүү дээ. Тэрийг судлах гад бүр нэг охиныг өгөө шолгочихсон урдаа барьчихсан явж байгаа юм да. Ядраад унагт нь босхгүй болж ташуурдэн шүүгээл. Тэг явжс чинь ардаас ч нөгөө чулуун нохооч нь гарч ирэнгүүтээ нэг нь алчдаг. Нөгөө хоёрын ч бас халаад эцчихэж байгаа. Харин нөгөө охин чинь зүгээр үнэртсний яваад өчдөг. Аврагдсан уу гэвч чинь нэг дөрвөн зөлбөн хувцастай юм гараад ирдیں۔ Ариш нэг авардлаа гэж утсан чинь гээд байжсэн чинь дээрс нь шидийн усрал цацаад шархыг эдгээчдэг. Гатаа муу харагдагч сайн хүмүүс байсан бол тэ. Тэр нөгөө мань хүний дөрвөн албатуудын нэг энэний л цэргүүд байсан байдаг. Шараастай нь хурж ирснээр чиний хариуцж байгааг нэ зүгээр үү гэж асуугаал. Харин цэгэр үст нь би эзэнт л хайртай болохоор эзний тушаалыг л биелүүлдэг гэж байгаа. Эзний тушаалыг харин чи зөрчих юм бол би чамайг ална гэж хэлж идэг. Чи алж чадах уу гээл. Энэ хоёр ч нь хоёулаа 9999 левелд хоёр шидэ. Тэгж нэг үл ойлголцоол амар хүчний аавар үүсэж байгаа. Дараа нь цэгэр үст дээр мэдээлэл ирж нөгөө дөрөв чинь нөгөө охиныг нэг тариачин дээрээ аваачаад өгч байгаа нь тэр сайн ажиллаарай гээл. Нөгөөдгөнч тэр санаа зовх зүйлгүй юм шиг байна гэж яваад өгч байгаа. Оройн нь болоход нөгөө Саша чинь яаж тэр цамхаг руу явах вэ гэж бодоод үйждэг. Хурдан тэр цамхаг руу явж Райтог алах хэрэгтэй гээл. Дараа өдөр нь цагаан үлэг баатрууд болон ордны хэдэн хүмүүсийн хамт хурал хийж идэг. Шинээр гарч ирсэн нөгөө хавраг том цахимаг байгаа штэ. Яаж энд ингэж шинээр үүснийг мэддэхгүй. Энэний төлөө адал явдал хайчтад өндөр үн зарлал гэж байгаа байхгүй юу? Цамхагийн талаар судлахын тулд хамаг юм зориулж байгаа. Энэ болохоор Эл Бовгийн хатан. Харин энэ ахмад нь болохоор хүүн гэж байгаа. Энэ ахмад нь энэ дундаа хамгийн хүчтэй. Дараа нь мастрын тухай яриад энэ төрлөختөн донд баатар төрдөг гинэ. Тэр нь мастрыг өөрсдөө талд оруулах эсвэл устгах гэж ярьж байгаа. Өмнө нь мастер байх магадaltaй нэг хүн байсан гэсэн яасан гэтэл мэдээж мань хүний талаар ярьж байгаа нь тэр нэг уруу адал явдал хайгчдын бүлгэмийн тэнд явж гинэ. Мань хэдийг үдчихсэн хоёр муухай арчигсан сууж идэг. Райтог ярьчихсан явжс чинь нөгөө Саша чинь дуудснаа. Алив чи на бага хавтагтаа гээл. Төлөгцсөн сорив байгаамаа гэтэл алгадаад багыг нунгачдаг. За энэ хүн надад амжилтлаг маань дуусж байна. Дараагийнхаа бичлэгүүдийг илүү урдан үзэхөөсвөл лайк болон subscribe дарахаа битгий мартаарай. Дараагийнхаа бичлэгээр уулзтлаа. Түр баяртай.